Өнөөдөр аймгийн статистикийн хэлтс хэвлэлийн багварал хийж энэ оны эхний 11 сарын байдлаар нийгмийн эдийн засгийн хөгжүүлэх үзүүлэлтийг танилцууллаа. Мөн 1000 хүнд ногдох нас баралтын хэмжээ 0.1 промиллээр нэмэгдэж, нэлхсэн эндэгдэл 2.6 промиллээр өсч, халдвар төвчний гаралт 18.1 промиллээр нэмэгдсэн, ахуйн үйлчлэгээний орлого 14%-аар буурсан сөрөг үзүүлэлттэй байгаажээ. Харин төсвийн орлого нэмэгдсэн үзүүлэлттэй байна. За та бүхэнд энэ шинэ тооны өндөр. Сүүлийн 5 жилд бол орон нутагт бол дундад цалин гэвэл тооцоол байсан. Ингээд үндэсний статистикийн хороо нийгмийн даатгалын ерөнхий газраас нийт цалин хөлс авсан хүмүүсийн тайлан бол очдог ш байгууллага болгон нийгмийн даатгалынхаа тайланг өгдөг. Тэр мэдэн дээр тулгуурлаад улсын хэмжээний дундад цалинг бол тооцдог болсон юм байна. Тэгэхээр бол нэг хүнд ногдох дундад нэг ажилчинд ногдох дундад цалин бол 1 сая 62 мянга гэж тооцсон байсан. Энэ болохоор бол гарт олгуул зохих бохир цалин ба цалин хөлс нэмэгдэл урамшилд нийлээд яг гар дээр авдаг цэвэр цалин биш тэр дүн маань. Нэгдүгээр, хоёрдугаар болохоор энэ цалин ингэж өндөр гарахад юу нөлөөлөд байна вэ гэхээр нөгөө уул уурхай томоохон компаниуд гадаадын хөрөнгө оруулалттай өндөр цалинтай тэр компаниудын ажиллагсны цалин бас энэ аим улсын хэмжээний дундад цалин тооцоход бол ордог учраас тэр бас нөлөөлөд байгаа. 2018 оны мал тэжээвэр амьтад хашаа удаг тэжээлийн тооллого хуулийн хугацаанд буюу 12 сарын 7-наас 17 оны хугацаанд явагдана. За энэ жилийн онцлог нь болохоор 3 жилд нэг удаа явагддаг хашаа худгийн тооллого давхар тоологдож байгаа. За өнгөрсөн онныхоо малаас тооцоод орлого зардлын хөдөлгөөнөөс тооцоход 140 гаруй мянган толгой мал тоолно гэж тооцож байгаа. Үүний 40 гаруй хувь нь одоо 3 хоногийн байдлаар тоологдоод байна. 7-оос 9-ний хоорондох 3 хоногийн байдлаар тоологдсон. За 64652 толгой мал тоологдсон байна. Мөн аж үйлдвэрийн салбарт 2 их 80 төгрөгийн үйлдвэрлэл хийгдэж 2.1 их 80 төгрөгийн борлуулалт хийгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэл 7.4%-аар, борлуулалт 5.6%-аар өссөн үзүүлэлт юм а. Түүнчлэн нийт үйлдвэрлэлийг салбарын хувьд авч үзвэл уул уурхай албарлах салбар 93.1%-ийг, борлуулах салбар 5.3%-ийг, эрчим хүч болон дулаан үйлдвэрлэлийн салбар 1.6%-ийг эзэлж байна.